За буурлаа. Сүнслэгээ тэмдэглэт гээд даалгавар өгсөө та. Тэгээд тэмдэглэхээр хүмүүсээс бас яаж тэмдэглэдэг юм бэ? Хүмүүсээс асуулаа. Хэд гэдэг хүнээс бас асуултыг асууж бичүүллээ. За тэгээд завгүй өцөгдөр жаха харьсан учраас өцөгдөр лайв хийж чадсангүй. Өөр нь албатай юм уу? Албагүй л дээ. Тэгтээ ерөнхийдөө бас сонсох дуртай хүмүүс их байгаа учраас би боломж байвал зав чөлөөгөөр хийчихье гэж бодоод байсан. Хөтөл зав чөлөө гэдэг чинь тийм зоргоор зүйл биш шүү. Нэлээ олон хүн их хүлээсэн байлаа. Тэгэхээр өнөөдөр яахгүй шүү гэж ядтаа хэлэгч байсан юм уу? Тэн дээр би чиний харилцааны ёс зүй шүү дээ. Өнөөдөр хийхгүй шүү ч юм уу нэг хэлэх байсан юм шиг байна. Тэгэхээр хүмүүс хүлээсэн байна. Тэгэд ягаад өчигдөр лайв хийсэнгүй гэхэд өмнөх өдрүүд нь дараалж хийжсэн учраас банк тэгнэ гэж бодсон юм шиг байна. Тэгэхээр чи өөрийнхөө харилцааны ёс зүйгээ өөрөө л авч яв. Өөрийнхөө харилцааны ёс зүйгээ өөрөө авч явж бай. За. За тэгэд даалгасан ажлыг дүүрээгүй. Бичүүллээ. Ингээ харахаар хүн болгоных чи өөр байна. За тэгээд нарийн ингэж задлуулах гэхээр нөгөө ёс чинь заавал нэгнтэйгээ уялдаа салдаггүй. Тэгэхээр яг бичнэ гэдэг өөрөө бас асуудал дагуулдаг. Хэцүү юм байна. Бодол цэгцэрхийн улбанд үйлдэл цэгцэрнэ. Үйлдэл цэгцэрхийн уранд үр дүн гарна. Үр дүн нь өөр хүслийн биелэл. Тийм биз? 9 хүслийн энэ гүн ухаан онол бол нэн эртний улбаатай. Өөрөөр хэлбэл одоо хамаг монголч тэр их монголч тэр улс үндэстэн байгуулагчдын улбаанд тийм ард нийт олныхоо 9 хүслийг тодорхой тогтоосны үр дүнд бүтэц бүрдэл зохион байгуулалтыг хийж явсан үндэстэй. Тэгэхээр хүмүүн өөрийнхөө хүслийг дүүргэж чадах орон зай. Нийт хүчээр дүүргэх орон зай гэж буй. Тэрний бололцоо холбоог тооцохын тулд нэг жиргэний хүсэл хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл чиний хүсэл ямар орон зайгаар хаагдаж, ямар орон зай байвал биелэж болохыг тодорхойлохын тулд чиний хүсэл анхдагч мөн чанараар гарч ирнэ. Жишг нь их Монгол улс тийм үү гүрэн болохын алтад. За тангууд байна, сортуулын орон зайд. Нэг жиргэн мөн мөртөлөн боолууд байдаг. Тэднэрээс хүсэл асуухад бодинд хүсэх эрх байхгүй гэж хэлнэ. Ойлгоно уу? Гэтэл энийг дуулаж байсан Сүбэдэбаатар маш их сэтгэлийн гуниг зовлонд автаж байсан. Яагаад? Хүн байж өөрөө хүслэн илэрхийлэх боломжгүй тэр нийгмийг бүрдүүлчихэд дээрэн цэнгэж жаргаад доорон завлангийн туйлдад юу хүсгэж мэдэхгүй аж төрнө гэдэг хүн бусын ертөнц байв. Ухамдтай юу? Иймтэйч нэг жиргэнийг хүсэх эрхтэй гэдгийг ойлгуулахын тулд нэг жиргэний тийм эрхэм мөн чанарыг ойлгуулахын тулд тэдэнд бололцоо боломж өгөөдөж ашиглаж чадахгүй алдааг засахын тулд тэр төрийн эргэлтийн дараа тогтолцооны бүрдлийг байгуулж байсан. Ухах нь. Гэхдээ хэл соёл тийм итгэл бишрэл ёс зүй ондоотой байсан учраас түүнийг хийж чадах нэгнийг сонгон тунд амбат болгож, вам болгож, хаан болгож байна. Ингээд үр дүнд нь юу бий болов гэмээвэл хүн бүхэн өөрийнхөө үн цэнийг мэдэж хүмүүн амьдралынхаа мөн чанарыг таньснаар өнөөдрийн та нарын нийгмийн анхдагч зур бий болсон юм шүү дээ. Ухамдтай юу? Тийм ч учраас их хавтгаагаас тийм үү боол бэлтгэх боломжгүй болсон. Одоо нөгөө хөх нүдтний оронд чинь боол бэлтгэн наймаалдаг байлаа шүү дээ. Их хавтгаагаас өөрийнх нь үн цэнийг олжчихсан иргэдийг боолчлох боломжгүй байсан тул өөр энэ үзэлд
энэ ухаанд суралцаагүй нэг олохын тулд хар харьцны орон зайнаас боолыг бэлтгэх болсон юм шүү дээ. Одоо хүртэл бид нар энэ талаар мэддэггүй шүү дээ. Одоо тэр цаг үед монголчууд хүчээр дайрал эзэлж аваад тэгэл энэ бүдүүлэг маш олон өв соёлыг устгасан. Тэдний одоо үнэтэй судар ном бичгүүдийг шатаасан. За тэгээд ард иргэдийн үе олноор нь хороосон гэсэн одоо гимтэй явдгаа өвгдөөдүүд маань. Гэтэл энэ дээр бол судалгаа хийсэн байна шүү дээ. Эхлээд тэр ард иргэдэс нь юу хүсдэг юм бэ гэж асуусан юм байна. Тэгээд энэ хүслийг асуугаад тэрнээс нь харж иж одоо боловсруулсан гэсэн үг. Боловсруулсан. Тийм ч учраас 35 дан хийж байгаа Сүбэдэбаатар нэг ч удаа ялагдаагүй. Яагаад гэхээр ард түмэн өөрийн хүслийнхээ төлөө улсаа нурааж байсан бол багаас. Эрхтэн язгууртан түүний албатнаар үхэн мөхөж тийм үү. Ард түмний хүслийг биелүүлж чадах өөр нэгэн шаах, өөр нэгэн ван төрж байсан бол байгаар яг тухайн үед хинч гомдол мэдүүлээгүй. Ардыг боолчлох судар номууд өөрөө шатаж байсан. Бид нар шатаагаагүй. Босогчд, тэмцэгчд хүслийнхээ мөн чанарыг олоосон тэр боол заяатай иргэнд тэмүүлэгчд шатаачихсан юм шүү дээ. Тэгэхгүй ямар зав байна тэр ном шатаагаа зогсож явах. Яг уу нөгөө галдан төрийн эргэлт хийж байх үед сүйтих орон зай соёлын өвд урсгал устгах үзэгдэл байгаа ч гэсэн нэгж болгон шатааж нэгж болон эсэргүүцсэн бол тухайн босогчдын үйл явдал байв. Бид нар бослого тэмцэлд уриалж хүч нөөлөх болж баталгааг олгож байснаас биш ерөнхий тэр тэмцэл ард түмнийхээ хооронд явагдаж байсан юм. За тэгэхээр одоо энийг өнөө цагт ярихлаар хүмүүс итгэхэд хэцүү. Тийм учраас одоо баараагүй яг тийм байжтэй гэсэн ухааныг босон заах хэрэгтэй болж байна л да бид нар тийм ээ. Баталгаатай нэрж тийм үг мө гэж хүн бодох ёстой шүү. Үгүй дарангуйлагчийн засаглалаар нэгж хот болгоныг сүйтгэхэд тийм үү маш их хүннээ алдан маш их цэргэн алдна. Тийм биз? Тэгэхээр бид нар өөрөө нөхцөлгүй юм. Цөөхөн хүн амтай тийм үү. Тэгээ харин гүрэнд одоо ноёрхогч байгаа хэл соёлын бэрхшээл, цэрэг зэвсгийн бэрхшээл гэгчлэн газар нутгийн танин мэдэхгүй ч бэрхшээлүүд байгаа. Ийм хязгаарлагдмал орон зайд өтөмжтэй болсон ганцхан шалтгаан байгаа нь өөр ард түмний нөөлгөг авч ясантай холбоотой. Тэгэхээр энийг батлаад авах шаардлага байхгүй баталгаажтай юм. Ягаад гэвэл 10,000 цэрэгтэй амтэн бүхэл улсыг эзлэнэ гэдэг өөрөө байж боломжгүй тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр яаж вэгээ гайхаад байгаагийн шалтгаан бол тэнд оюуны эргэлт байв. Өөрөөр хэлбэл хүний хүслийн эргэлт байв шүү дээ. За тэгэхээр та удаад энийг тайлбарлахын тулд бид нарыг тэр хүслийнхээ зүг 9 хүслээрээ задлж бичээрэг даалгавар өгсөн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нэгж иргүнэ чи тийм үү хүслээ тодорхойлж чадах юм бол бүр зүгүйтэй тодорхойлж чадах юм бол хар одоо шунлын хүслүүд чинь ялган харагдана. Жишгэн чи хүн алмаар байна гэдэг хүсэл байна. Тийм үү. Энэ нь яагаад гарч ирж байгаа юм? Өөрөөр хэлбэл тухайн хүнтэй холбоотойгоор нийгмийн энх тайвны эзэн эрхийн эрх чөлөөний тийм үү. Магадгүй ардчлалын эдийн өс хонзонгийн гихчлэн асуудлууд буй. Бид бол хувийн өс онцон дээр бүүш аваа гэдэг сургаалтай. Тийм биз? Ягаад гэвэл энэ нэгж хохирол ахин төлөгдөшгүй орон зайтай уучгаас. За одоо сонсож байгаа хүмүүс шеэр хийгээрээ хүслийн талаар одоо хүслийг хэрхэн задлж ойлгож зөв одоо тодорхойлох тухай одоо буурлах хичээл заах гэж байгаа шүү. Манайхан бүгдөө сонсож байгаа бол бусдаа даруй мэддэгдээрээ тэр ботлыг бид ярьж байя. Хэрвээ тийм үү нэгж өсдөр бид нар улс байгуулахыг оролдох юм бол мэрэгдүүдийг алсны төлөө бид нар өөрөө мэрэгдүүдэд алуулна. Татарыг алсны төлөө эргээд татарууд биднийг ална. Энэ үеийн самун хизээж арлахгүй. Ухамжтай. Тэгэхээр энэ дотоодын эв нэгдэл үүсгэхийн тулд эхлээд Чонсын отог овг дотор бүрэлдсэн 9 хүслийн үзэл бусад отгуудад 1-3 жилийн хугацаанд суучихсан. Тийм учраас дотоод бослого бүрэн дарагдаж байв.
Ухамжтай юу? Үгүй бол татварууд тийм үү? Ноёдуудыг нь хөнөөсний төлөө тэмцэгч нарыг устгасны төлөө биднээс заавал өшөө авах байсан. Гэтэл тийм үү? Татвар их Монголын дараа юусоо өшөө аваагүй. Яагаад вэ? Чингис хаанаас айсандаа биш. Тийм үү? Бүтэц тогтолцоо өөрөө зөв байсны улбаг таньсан учраас ухаалаг гайхамшигтай ард түмэн байсан учраас их Монголыг тэтгэж бүр тэргүү цэргүүд болож энэ улсын үзэл бодол дэлхийд ноёлох юм бол хариг өрний хөрш орнуудад ноёлох юм бол бид инх амгалан бөгөөд таашаалтан амьдрах юм байна гэдгийг таньсантай улбаатай юм шүү дээ. Тэгэхээр энэ үзэл бодол тийм үү? Энэ ив нэгдэл үүсгийн анхдагч нь өөрөө 9 хүсэл байсан. Тиймээс одоо миний балчрууд энэ үзлийг ядаж өвийн төвшөнд аваа. Таниж мэдэж бай. Нэгэн цаг дэлхийг эрхшээж байсан үзэл бодол юм аа. Түүнийг таниж мэдсэн бол нэгж эргүүнэ. Өөрийнх нь хүрч чадах орон зай, нийтийн орон зайнаас хүрэх орон зай, тийм үү? Олон улсын хүрээнд хүрэх орон зай гурваа ялгаж сурч байна. Өөрөөр хэлбэл хизээ бяр дутаж хамт тэмцэх ёстой гон ойлгож авна. Хизээ ив гэрээ хийж олон улсын бичиг хөтлөх ёстой гон ойлгоно. Тэгэхээр энэ өөрөө ойлгомжгүй байгаа цагт тийм үү? Их тайван тогтдоггүй. Энэ нь ойлгомжтой болцох юм бол тийм үү? Би энэ дээр мөрөө хийчихье. Энэ хэсэг дээр нь төрийн тусламж авъя. Энэ хэсэг дээр олон улсын тусламжийг авъя гэдэг нь эмх цэгцтэй бөгөөд зүг зүгтэй болно шүү дээ. За тэгэхээр биднээс нэг ч хүнээсээ хамаарна гэж та яриад шүү дээ. Нэг ч хүнээсээ хамаарна. Гэтэл бид нар дандаа нэг ч хүн надаас биш би бол өчүүхэн нэгэн эмгэн, өчүүхэн нэгэн өвгөн, өчүүхэн нэгэн ядуу оюутан билээ. Нэг юм ядарсан цалин багтаа албан баагч гэлээ. Тэгэхээр дээр байж байгаа хүмүүс л тэрнийг зохицуулдаг гэж л. Тийм л ойлголт бид нар бодоод байна. Нүгүй. Альва асуудал 3 төвшөнд шийдвэрлэгдэнэ. Нэг чумууны шийдвэрлэх асуудал, нийт олноороо буюу төр улсаараа шийдвэрлэх асуудал, тийм бүр дэлхийд даяараа хасаж аж шийдэх асуудал гэсэн 3 төвшөнд бидний асуудал буцалдаг. За бүх асуудал уу? Бүх асуудалд. Одоо бүр бүх л асуудал тиймхэн 3 юм хуваачиж байгаа юм уу? Бүх асуудлыг шийдэхин тулд ганцхан өөрийгөө дайчлаад гарах асуудлууд байдаг. Тийм үү? Тэр асуудал нэг хүн шийдвэрлэх боломжгүй бол нийтийн хүчээр шийдвэрлэдэг. Нийт гэдэг орон зайд олон улсын орон зай байх юм бол бүр улс хоорондын гэрээгээр шийдвэрлэнэ. Тэгэхээр энэ асуудлаа тогтоон тодорхойлохын тулд өөрөө 9 хүслийн эмх цэгцийг гаргах хэрэгтэй болно. За. Тэгэхээр одоо сонсож байгаа хүүхдүүд болон миний хоёр хөөрхөн уулаач, миний одоо балчир уулаач нар бас 9 хүслийн дэвтэр хөтөлж эхлээрээ. Ингэснээрээ тийм үү, эд шидийг хүсэмжлэх биш, өөрөөсөө ямар орон зай гар зүтгэх ёстой. Өн орон зайд онгод тэнгэрүүд нь ямар одоо тус дэмийг өргөх нь гэдэг нь нарийн гараад ирэх юм бол одоо дэмий цаг хугацаа, дэмий эд хөрөнгө зарцуулахгүйгээр зөв тэгш амьдрах боломж үүснэ. Ухамжтай юу? За. Хоёулахна яриад байна уу? Хүн түмэнтэй яриад байна уу? Өргөн түмэн сонсож гин үү? Чааш нь өргөжлүүлэх үү гэдгээр одоо 77 хүн үзэж байна. Би биэндээ тэгээд шилж дамжуулаарай. Зарим нь одоо дараа нь дуулж байна уу? Хэлсэнгүүгээд гомдол мэдүүлдэг шүү. Дуулж байна уу? Дууламгүй байна уу? Дуулж байгаа болтой зүрх мөрх хүн яваад байна. Тэр гарын хуруу муруу яваад байна. Тэгээ зарим нь одоо бас тэмдэглэж эхэлсэн байлээ. Тэд маань бас бичиг цаасаа ойрхон байлгаа тэмдэглэж аваарэ. Олон байна, олон сонсож гин гэж шүү. Сонсож байна. Чааш нь yes гэж шүү. Сонсож гинөө гэж байна. Дуулж байна гэж байна. За, дуулж байвал тэгэхгүй дуу бүдгэрсэн гэдэг асуудал яриад байсан шүү. За. Энийг умшаад өгөөч. За.
буян гэд аливаа хүний эсэн хүсэл нь эргээд нийгэм төрийн тогтун байдалтай уялдаж холбогдож байна уу да гэж бодно. Учир нь төр нийгмийн тогтун шударга байхад л эргээдний ард түмэн болон айл өрх бүлийн айл таашаа гүгэд алгавч. Төр нийгэм тогтун шударга байхад л эргээдний ард түмэн болон айл өрх бүлийн хүсэлтэд нийцэж уялдах нэ. Энэ л би биендээ уялдаж нөлөөлөх юм болов да гэж ингэж. Тийм ээ, сайхан зөв ойлгосон бай. За тэгээ бусдад цэцэг явуулж шүү. Сонсож чинь гэсэн үг байх шүү. За одоо болсон сонсож байгаа бол цааш нөлөөлье бид нэр. За тэгэхээр 9 хүслээ яаж бичих вэ? Тийм үү? Би одоо юу хүсэж байгаагаа яаж эмхлэн цэгцлэх вэ? Эндээсээ би яаж тооцоо гаргах вэ? Гэдэг бол манай Чонсын отогт бол 13 хавартай хүүхдээс эхлэн сургадаг байваа. За сонсоор 13 хавартай хүүхдүүдээр юу гэдэг юм бэ нэ? 13 хавартай хүүхдээс эхлээд бичиж хийдэг юм биш үү? За. Бөө онгодоо оруулж явахдаа нүдэ таглаад байдаг үстэй. Тэгээд яаж юм хараад байдаг юм бэ гэнэ. Энд би аянхтын нүд хөөж байгааг судасныхын цохилтыг барьж байгаа учраас мэдрээд байна. Нэг юм байгааг нь мэдрээд байд юм аа. Хүний харааны төв хөдөөлөхөөр судасны зогсолт өөрчлөгдөнө. Тэгэхээр бичиг гүйж байгааг тэрүүгээр нь барьж авнаа. За тэгээд үзэхгүй мэдхгүй юмныхаа мэддэг юмныхаа хэрээр л сэтгэж боддөг юм аа. Тэгээд цааш нь өшөө судалж үзэн үзээ. За. Харах мэдмийн өөр шүү дээ л гинэ. За тэр бөөгийн тэрний ингэх нь хамаа авахгүй. Бид одоо юу сурах вэ? Яаж энэ онгод тэнгэрүүд энэ өвд буурлуудынхаа өв сургаалыг өөрсдийнхөө амьдралд одоо нийцтэй гарцтай ингэж хэрэглэх вэ? Заалах вэ гэдэг л хамгийн чухал. Тэрнээс тэр хүн нүдэ боонуу юугаараа имшиж гинүүд ер нь бусдад ердөө хамаач яахгүй. Өшөө дээрэс нь маш олон хүмүүс бас одоо намайг нүрээ ил гаргаач гэж шүмжилсэн. Би нүрээ гаргаж яхсан тийм шаардлага байхгүй. Миний ярьж байгаа хэлж байгаа маань бусдад хэрэгтэй зүйл байвал болоо. Тэгээд ардгар нүр хараад таашаалтай байдаг юм уу? Тэр дими юм асуулт асуухаа болохоо тэрнийг хүсэж шүү. За ийм байдаг шүү дээ. Хүн тийм үү? Харааны төвөөрөө хүний царайныг харахаар тухайн хүний үнэн хэлж байна уу, хотол хэлж байна уу таамагдах чадвар үүсдэг. Тийм биш? Гэтэл харагдашгүй орон зай руу ороод жишээ нь бөөгийн самалганы ард байгаа царайг харамгүй болоод ирэхээр илүү үгний үн цанийг дуулж эхэлдэг. Ойхомжтой юу? Тэгэхээр үгний үн цанийг илүүтэй хүргэхийн тулд царай нуудаг ёс бий. Одоо надад самлагны ард байна л гэж төсөөлчих. Энэ 15 56 гэдэг бол ам нангалтж чинь гэсэн үг байх нь шүү дээ. Одоо 16 болчлоо, 01 болчлоо, 02 болчлоо. Энэ тэр бол хамаагүй. Тэгэхээр өөрт чинь эргэцүүлэн орон зайг үүсгэж байна болчороод. Чи энийг үнэн зөв гэж хүртэн авах уу? Тийм үү? Худал хуурмаг гэж дэнслэн тунгаано гэдэг чинь тарих гавлын чинь чадамжийн асуудал учраас. Тэр царай хараад нүүрний хөдөлгөөнийг хараад үнэн ярьж байна уу? Худал ярьж байна уу гэдэг тэр мэдрэхүйг сонсголын төвдөө шилжүүлээд үзье. За тийм. За одоо тэрний олонхоо хүслээр 9 хүслийнхээ ямиг ярья. Тэгээдний олонний хүсэл биш ээ. Өвгөн би сургах ёстой гэж байна. Одоо та шуудний олонний хүслээр нүш өөрөө шууд сургая гэд явж гинөө. Тэгэж байна. Яагаад гэхээрний олон юу хэсгээ мэдэхгүй. Арх яаж халаах юм гэж асуугаад байсан учраас дург утсан. Тиймээс биний олонний асуултанд хариулахгүй. Яагаад гэхээр ойлгохтой нэг сэлмэг ухаантай хөөхөд зөв зүйтэй нэг сэдэлцэн асуулт асуухгүй учраас гомдол төрсөн бологоо. За. Яахад нь гомдол төрөж байна гэхээр энэ сайхан боломж бололцоо бүрэлдсэн. Тийм үү? Нэг нь нөгөөхөө алдаггүй ертөнцид амьдарч байж. Тийм үү? Эддэг малаасан ялгарамгүй тарих гавалтай байгаад энэ төрдөө гомдож байна. Үрдэн бус. Тийм үү? Энэ хөдгөн сайхан хөхөө толбот өрөөсийг цэнгүүн амьдруулчих боломжтой атал өгөх боловсролын ч өгөхгүй. Тийм үү? Хүртэх эрхийн ч идэлүүлжихгүй. Өсөх боломжоор нь хангахгүй байгаа
төрдөө гомдож байгаа учраас төрийг цэгцлэхийн улаабаа нь ард учраас ардаасаа сайхан ухаантай цэлмэг хүүгэн гараад ирээсэ. Нийтээрээ өөрийнхөө алдааг цэвэрлэхээс өргөн түмэндээ тусыг хүргэхийн замналаар өөдөө дэвжээсэ гэж хүссэндээ сурагчхий гэж санав. За сурчи сонсчи. Тэгэхээр чадахгүй орон зай хамаагүй. Оролдоод үзэхэд оюун ухаан чинь цэлмэж ирнэ. Ядахна хуурмаг сурчилгаанд чимэн одоо өртөмгүй болон шүү дээ шагшгаарай. За гойхомжтой юу. За лайва хадгалнаа. Одоо сэсгэр жахан гаширсан учраас хадгалнаа солонгоо тэгээд сайхан амарч хагаад дараа нь сайхан идэгчээд сонсоорой. За имээ төр муу байна гэж үгсэг. За яах вэ? Энэ нэг их гжил байсан юм байгаа гэж. Тэгэхээр төрд маань өөрөө арт түмнийхээ хүслийг дуулах чих нэгэн өдөр ургах байдгүй дээ. Тэр тэгэхэд бид нар бэлэн байж явах хэрэгтэй. Тийм үү? Арт түмэн цалингийн зээлээ тэнцвүүлэхийг хүсээд байгаа мó? Цалин олдог болохыг нь хүсээд байгаа мó гэдэг нь ялгадаг төр нь сонсголтой болохоос эхэлнэ шүү дээ. Оохомжтой юу? Төр гэдэг чинь та нарын л нэгдэл шүү дээ. Тэгээ өөрсдөө сонгосон. Тийм учраас та нарын сонголт зөв зүйтэй байхын тулд эхлээд бид өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх шаардлагатай. Тэгэхээр би хүсэж байна гэдэг дээр одоо хязгааргүй гэдэг онол ноёрхож байгаа учраас цэгцийг хийсэн байна. Тэр цэг залдраад ирэхээр одоо сурчилгаа явах боломж нэг талдаа үүснэ. Өөрөөр хэлбэл чамд ямар ч ашиггүй бараа шахах боломж үүснэ. Гэтэл тэр ашиггүй бараа шахалт чинь эргээд биднэр санхүүгийн хохирол болоод ирнэ. Тийм ээ, карма хослоод байна. Тийм бид. Тэгэхээр ядаж бид нөр өөрөөсдийнхөө хэрэглээ ахуйгаас ахуулаад бодолтой санаатай болохоор бизнес чинь бас бодолтой санаатай болж хувирна. Бизнес бодолтой санаатай болоод ирэхээр бизнесээ орлогож идэг төр бодолтой санаатай болж эхэлнэ. Гэт уялдаатай шүү хөөхтүүд. За тийм байна. Бизнес гэдгийг би ахуу гэж ойлгосон байгаа. Тийм. За тэгэхээр манайхан ахуу гэж ярихлаар эдийн засаг одоо бизнес юм байна гэж бодож явж байгаарэ. Би тэгэл ойлгочихсон. Манайд бол ахуйч нар, жинч нар, худалдаач нар гэдэг байдаг тийм. За бүлээр нь ахуйч нар гэдэг. Ягаад бол амьдралын хэрэглээг бий болгогч нар шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо бизнес чин гэж ойлгоод байна. Зөв үү? За бүгд л орох юм байна да. За тэгээд урдад би инхийн хүсэл дээр тэмдэглэлийн хөтөлбөрийг ярьлаа. Одоо нэг эргүүлэн сануулаад байна. За тэг инхийн хүслээ өмнө сонссон хүүхдүүс санаж байгаа үсттэй сонсоогүй бичээд аваарэ. Инхийн хүсэл. Чамд одоо нэг ч хүнээсээ боломжтой өөрийн эрүүл мэнд гэдэг орчин бий. Энэ өөрийн эрүүл мэндэд чинь бүрдхүүгээс ихтэй хоёр өвчин байдаг. Нэг нь удамшлын өвчин, нөгөөх нь их чин тээж байх хугацаанд олох өвчин. Тээх төрүүлэхин өвчин. Ухамжтай юу? Тэгэхээр энэ хоёроос чи одоо хүртэмгүй их хувь заяатай төрлөө гэхэд дараагийн өвчлөл ирнэ. Тийм үү. За халдвар өвчин орон зайнаас байна. Халдвар өвчин нь эдгсэн ч улбаа сорвиг үлдээдэг учраас цаашаад альва архаг өвчний суур болгодог тул гүйцэд эмчилгээг анхаарах хэрэгтэй. Ойлгомжтой юу? За удаах нь хордлого өвчин байна. За эдэс тэжээлээс хордох, эдэс тэжээлээ аваагүйгаас туурах, эдэс тэжээлээ хитрүүлэхээс болж тааргалах гэдэг өвчлөлүүд бол хордлогын өвчнүүд ээ. Бид нарт тийм одоо бүлэглэж байв. Ухамжтай юу? За ухамжтай. За тэгэхээр энэ хүнс тэжээлтэй холбоотой агаар, амьсгал, арьс, үс гэд тийм үү. Бидний хөртөхүү одоо ачаалалтай хамаатай өвчлөлүүд байна. За дараагийнх нь арчаагүй өвчин гэж байна. Өөрөнтэй хэлбэл байгалийн зүй тогтолоор бид нэр эрүүл мэндээ сахин хамгаалахад шаардлагатай
одоо нөхцлүүдэд тулгын шаардагдсан байдаг. Тийм биз? Өөрөөр хэлбэл амаараа хооллох ёстой. Өөр шүгээр хооллож чадахгүй. Тийм үү? Жишгэнэ шээсний шүгээр хооллох гээд үзэлтэй. Боломгүй байгаа үедээ. Тэрнтэй адилхан зүй ёсны бид нар хийх ёстой. Тэр хооллолт, идэх, унтах гэдэгтэй хамааралтай зүйл байдаг. Энийг хийж чадахгүй, энэндээ мэдлэггүй байх юм бол арчаагүй байна гэдэг үгийг хэлдэг. Жишгэнэ жажлаагүйгээс улбаатай маш олон төрлийн өвчин төрдөг. Тэгээд эмчлэх нь ердөө зажлах, хамгаалах нь ердөө зажлах л байна. Унтаагүйгээс хамааралтай маш олон төрлийн өвчин гарч ирдэг. Эдгэх арга одоо засал нь өөр унтгал байдаг. Гэхдээ энэ бидний байгалаарс тулгаж байгаа биеийн ачаалал, биеийн боловсруулалт, зохицол зүйн өвчнүүдийг таних мэдээж тэгээд хэрэглээндээ түүнийг буулгаж амьдралаа зохицуулах шаардлагатай болдог. Ухамжтай юу. Тэгэхээр удамшлын болоод тех үйл явцын, төрүүлэх үйл явцын өвчин тусаагүй бол чи эрүүл мах бод. Эрүүл мах бодод хүртэл 3 дайсан байна. Гэтэл хүн бол ганцхан орон зайд нь одоо өөрийгөө хамгаалах боломжтой байдаг. Энэ нь арчаагүй өвчин дээр л бүрэн өөрөө шийдвэрлэх боломжтой байна. Ухамжтай юу. Энийг ямар нэгэн нийгэм төрийн хамгаалалтанд авах шаардлага байхгүй. Яг гэвэл танин мэдсэн үед л одоо сэргийлээд бүрэн аваа явчих шаардлагатай болдгоо. Харин хордлог, халдвар, тех төрүүлэхийн өвчин, удамшлын өвчин дээр бол яалтачгүй нэг хүнээс хэтэрсэн асуудал байдаг учраас нийгмийн тогтолцоогоороо бид нэр шийдвэрлэх шаардлагатай болсноороо эрүүл мэндийн үйлчилгээ нь төрийн албанд байх шаардлагатай болно шүү. Ухамжтай юу. За тийм байна. Ялангуяа удамшил болоод тех төрхөн өвчин нь анханасаа буруу мах бодыг бий болгодог учраас улбаалan эдгэх аргагүй учраас тэр өвчтөө төрсэн хүүхэд бол золиг. Өөрөөр хэлбэл эдгэж чадахгүй учраас золиг. Тийм тохиолдлыг баг байлгахын төлөө дэг, ёс жаяг, хууль, соёлыг бүтээж байдаг. Ухамжтай юу. Нэгэнтэн эдгэж болохгүй орон зайд ёстой тэнгэрэн байсан ч авралгүй юм шүү дээ. Бүтцийн хуулийг зөрчсөн учраас хохирлыг үүрхээс аргагүй. Ухамжтай юу. За. Тэгвэл одоо аваар усал энэ төр яах вэ? Биднээс шалтгаалаагүй гинт одоо Яахаараа чамаас шалтгаалдаггүй юу? Машин ирээд дарч байгаа юм чи яах юм? Чи машиныг харах ёстой байдтай. Хараагүй явж байхад дарч байгаа юм чи өөрөө ирээд дарч. Та хоёр нүд хяналтандаа байгаа юмн дээр ёстой арчаагүй үзэгдэл байхгүй юу? Тэгвэл за тэгвэл өөр чи явж байгаад унчил яах юм өндөр юм дээрс юм. Тэр хөлийг удирдах чинь яасан юм? Тэгвэл тэднэр чинь бас арчиг өвчөнд орох юм уу? Тэгэлгүй яадаг юм? Надад шалтгаална гэсэн үг. Чамаас шалтгаална. Бүдрэхгүй байх үүрэг чамд байгаа шүү дээ. Тийм бол. Халтраад унчууд яах юм? Тэр чинь байгалаас шалтгаалж шүү дээ. Үгүй. Халтргаатай зам дээр алхаж сурах гэдэг нь хоёр хөлийнхөө зайг ойртуулахгүй юу чи? Энд чинь бас арчиг байх юм уу? Ямар ядаргаатай. Түлэгдэнэ. Хяналттай байх чинь яасан юм? Тийм түлэгдэн штэ. Тэр өвчин хаа байна? Осгоно дулаан явах чинь яасан юм? Тийм. Бэрнэ дулаан явах чинь яасан юм? Тийм. Тэгэхээр эднэр чинь өөрөө чи өөрийгөө хамгаалах боломжтой орон зайд өвдгөөд бай. Тэгэхээр арчиг өвчнөд орчиход байгаа юм уу? Тэр чинь. За ойлголоо. Энэ дээр чи бүрэн хамгаалах боломжтой шүү дээ. Тэгтэл хэцүү. Ястаа явж идэл ирээд. Тийм үү. Одоо гамшиг үзэгдэл нь итүүгнэн хөдлөө сэгсчээд нөгөө тоосгондоо дарагдчихаагүй бол бусдаас нь чи сэргийлэх боломжтой юм. Ухамжтай юм. Гинт ан цав гарч ирээд тэр нөхрөөл унчаагүй бол чи өөрийгөө сэргийлэх боломжтой байгаа байдтай. Тийм ч юм уу. За эрүүл мэнд дээр бас тийм асуудал гардаг юм биш үү? За тэгэхээр өвчнийг тэмдэглэнэ. Өвчнийг тэмдэглэхдээ өөрийн биед тийм үү? Гэр бүлийн хэмжээнд за нийгэм тогтолцооны онцлогт дэлхийн дахны онцлогт таацуулан үнэн зөв мэдээллийг олж бичгийг хичээнэ. Дөрөв сугаар тийм ээ. Өөрийн гэр бүлийн за нийгмийн
дэлхийд тахны гээд дөрвөн сувг дээр. За боломжтой бол удамшлын өвчлөлүүдэд бүртгэж аваа. За удамшлын өвчнөө бүртгэж аваа. Ерөнхийдөө түүхэн өвчлөлүүд гэсэн үг. Танан удамд тохиолдож байна. За цус харамтгай байдаг энэ төр гэлөө. Тийм. Манайх одоо тийм өвчнөр одоо ихэнх нь чад хийдэг энэ төр гэдэг. Тиймэрхүү. За тийм. Яг хөө ингээд бид нэр бүлгэлцэхлээр их амархан юм байна. Гэтэл энд одоо жишээлбэл эрүүл мэндийн талаар гарч ирсэн асуудал байгаа байхгүй. Тэн дээр ингээд янз янзаа олон. Би ходоодны өвчнгөө болмоор байна, бөөрийн өвчнгөө болмоор байна, гидснийхээ өөхийг алга болгомоор байна, хараа сайтай болмоор байна, шүд сайтай болмоор байна, ясны сэргчлэлтгүй баймаар байна. За гэд ингээд маш олон өвчнийг ингээд дэлгэрэнгүй бичсэн байна хүмүүс. Эрүүл мэндийг хүсгээд гэдэг. Тэгэхдээ хүн яг өөрөө эрүүл байвал өөрхөө өвчтөө өвчнөл бичдэг юм байна. Тэрнээс бүгдийн тийм үү нүд зүгээр ижиж хараа сайтай баймаар ингэж бичдэг юм байна. Олон хүмүүсийн бичсэн зүйлүүдийг ингээ харахаар маш өргөн дэлгэр хэрнээ за шил зүйдэг хараа муутай хүмүүс л хараа сайтайгаа болмоор байна. Дүлийн хүмүүс л чих сайхан сонсголттой болмоор байна гэхээс одоо сонсголт сайтай хүмүүс зүгээр бичиж байгаа юм. Тэгэхээр эн чинь яг бүгдийг нь одоо нэг бүлэгт оруулахад хэцүү байлаа. Авахд харин яг одоо та бүхний хэлснээр ингээд ерөнхийд нь ингээд зэгцлээд бүлэг болгочих юм байна. Тэгэхээр амар юм байна. Чи өөрийнхөө шинж тэмдгийг би одоо яг бодит хохирлоо бичиж байна тийм үү? Хараа муутай байна гэдэг. За. Тийм биз? Энийг одоогийн төвшөнд нь бариад эхний ээлжинд бариад дараад нь хөгжүүлэх аргаар сайжруулж болно. Бичсэн байгаа үед. Ойлгоно уу? Бичсэн байгаа үед тэрнийг хараад тэгвэл мартчих юм байна тийм ээ. Яг тийм. Одоо би чинь яг өвдөхлөөр нэр би чинь тийм өвчтэй юм лүү гэхээс биш. Яг л тийм шүү дээ. Одоо ходоод өвддөг гэсэн хэрнээ хатгаж л өвдөхгүй бол тэрнийг мартчих юм байна. Хатгалаар л миний ходоод гэл. Өөрөөр хэлбэл чи хурцмаг хоол идсэн үедээ л ходоодоо өвчтөг сандаг. Гэтэл өвчин гэдэг одоо цочмог шинжээс илүүтэй архаг шинжээр үргэлжилж байдаг шүү дээ. Жишээ нь чиний одоо түрүүний тойцсон өвчтөд бол дандаа архагших буюу чи үл тоосны улбаагаар хүндэрч байгаа өвчнүүд байна. Ухамжтай юу. Гэтэл энийг анх таны мэдснээс ахуулаад байгаа байдлыг хадгалаад цаашид нөхөн сэргийн төлжүүлэх үйл явцаараа эдгэх боломж байсаар байтал чи хамгийн сүүлчийн мөч хүртэл нь тэр гамгүй амьдралаа үргэлжлүүлээд байна шүү дээ. Гамгүй амьдралаа өөрөө би гамнаагүй. Тэг мартчихна л доо. Хүн чинь тэгээд бие чагнаж байгаа юм шиг л. Тэр чи өвдөө, энэ чи өвдөө, тийм ч үтэй гэхэлэр чи бие чагнах муу яар гэдэг үстэй. Бие чагнадаа битгий янгуучлаа даа гэх. Тэгэл загнаад идэх штеп. Үгүй чамаг аашины эвдрэлд ороод байгаа учраас тэгж загнаж байгаагаас үнэнхүү өвчин дээр бол тэгж загнах ямар хэрэгцээ байна. Тийм үү? Өөрөөр хэлбэл ажил хийхээр л гар өвдөд байх юм бол энэ бол янгуучлал бити бие чагнаадаа гэж хэлэхээр зөв боддээ. Тэгтэл хүүхэд яг энэ эрүүл мэндийн боловсролыг таних мэдж байгаа үед маш бие чагнамхай. Ялангуяа түүнийг ажлын талбарт гарахаараа төрий болгож өвчтэй хүн чөлөөлөгддөг гэдэг ойлголтыг хэрэгжилж үздэг. Ухамжтай. Сурчдаг юм байна тийм ээ. Ойлголт орж ирж байгаа юм. За ойлголоо. Ухамжтай юу. Тэгэхээр энтэй тэмцэхийн тулд үнэхээр бодит өвчлөлүүдийг танин мэдж таслан зогсоож илааршуулан асрах шаардлагатай. За ухамжтай юу. Тэгээд нэг хоногийн дотор ямарваа өвчин идэгдэг үү? Доороо хаяж 3-5 жилийн хугацаанд идэгдэг. Үгүй ямар удаа юм бэ тэр чинь. Үгүй чи удаанаар бойцсон. Бүр нас ахих тусам удаа ашраа. Үгүй ямар ядаргаатай. Хөө юу гэдэг. 7 хүртэлх хавартай хүүхдийн бол нэг 14 хоногийн дотор идэгрэл явагдах боломжтой. За одоо тухайн эрхтний алд чагвал бол. Баг зэргийн гэмтлийг. Гэтэл 20-с 35 насны хооронд 3-5 жилийн хугацаатай идэгдэг. 35-аас дээш наснд 5-аас 11 жилийн хугацаатай гихчлэн хүн эдгэх чадамжаа байнга алдах орон зайлуу явж байдаг учраас багадан гамнаас урчгасан нь хамаагүй дээр байдаг. Үгүй одоо бид нар чинь зөндөө олон ийм тариа хийлгэл идэгдэг шүү дээ. Имлэг тэгээ идэгцэн чинь хаана байгаа юм бичээ сууж байгаа байдтэй.
Гэхдээ тэр ягаад тэгээд имлэг идэгцэн гэж бичиг гаргаж яхад ягаад тэгээд идэхгүй байгаа юм тэгвэл. Зөөр өвчин намдаах тариа хийчээд идэгцэн гээд байгаа юм биш үү? Үгүй шүү дээ. Тэр чинь одоо антибиотик гэж юу юм хийн. За шинж тэмдгийн эмчилгээ. За чи ходоодоо хэдэн удаа эмчлүүлв одоо тэгээд өвдсөөр байгаа байдтэй. Тэр чинь идэгцэн чинь хаана байгаа юм бэ? Тэгээ архаг шинж рүү орохлоор л тэгж байгаа юм. Харин тэгээд хийлээд байна шүү дээ. Альва өвчин архаг шин чанартай байдаг учраас хувийн асаргаа мэдлэг чадамжаараа даван туулдаггүй. Эмнэлэг бол анхын шатны эмчилгээл хийж өгөөд байгаагаас өнөөдөр тогтолцооны хэвд бүрэн эмчилдэггүй. Тийм юм уу? Мартнаас нэр буурлаа. 400 өнгөрсөн онд 400 гараад хүн хатаагаар нас орсон гэж байна. Тэгэхээр тэр чинь одоо уушгины өрөвсөлт хатгаа чинь тийм ээ. Тэр чи одоо муу байна гэсэн үг үстэй. Тэг эмчлэх чадваргүй байна гэсэн. 3 сая хүнд тийм ээ. Юун корона. Зүгээр нэг муу хатгаадаа хүнээ алдчихад байхад чинь. Тийм үү? Тэг. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Тэгэхээр хувь хүмүүс бас өөрсдөө бас одоо уушгаа эрүүл байхын тулд анхаарах юм шүү дээ. Яг тийм. Өөрөөр хэлбэл амьсгалын замын өвчнөд танай улслав эмчилдэг юм байна гэдгийг ойлгож байгаа хэрэгтэй. Манай Монгол нэр ялгаагүй л амьсгалын замаар орж байгаа шүү дээ. За тэр ямар ч ханиад нь байсан, вирус нь байсан амьсгалын замаар орсон бол амьсгалын замаа л өвчлөлнө тий. Тэгэхээр зүгээр хатгаагаар одоо үүснээ эмчилж чадахгүй байгаа юм чи дараагийнхтаар бас хэцүү юм байна тий. Тэгнэ. Тийм учраас нэг жирэгний энэ одоо 9 хүслийнхээ тэмдэглэлийг хөтлөж одоо өөртөө илүү ухамсартай одоо чанартай одоо оюун ухаанаа дайчилсан үйл ажиллагаа хийхгүй бол аврал одоо нийгэмд чинь алга байна. За тэгвэл ингэж болох би жишээлбэл хатгаа авсан байлаа гэд багтаа. Тэгэх юм бол багтаа би чинь нэр хатгаа авч ясан. Тэгэхээр сорвчлалтай идгсэн байгаа шүү. Дахиад эргэж өвдөж магадгүй гэж анхааралтай авч энэ дээрээ тэмдэглэх нь шүү дээ тийм ээ. Тэрнээс одоо миний одоо уушиг зүг зүгээр байсан ч гэсэн би чинь зүг зүгээр гэж бодохгүй. Ямар нэгэн өвчнөлт байсан бол тэрнийг бичих юм байна гэж ойлголоо. Яг өнөөдөр би юу өвдөж байгаа юм биш тийм үү? Тэгэхээр танаа цаг үе нэг хэцүү нь одоо ингээд тэмдэглэлээ хожоо эхэлж байгаа учраас маш олон зүйл идэгшгүй гэдэг орон зайгаар гарч ирнэ. Яг бол архаг шаад альцхийн хавдаржаад эхэлсэн учраас. Тэгэхээр унш штэ. Гэхдээ чи хэнийг аварж байгаагаа битгий март. Өөрийгөө юу? Үгүй. Хүүхдээ. Ягаад бол энэ дээр тийм үү эрүүл мах бодоос эхлээд чи тэмдэглэл хөтөлж эхэлсэн атал. Тийм үү. Илүү сайн амьдралыг тухайн үрдээ бий болгож болохоор байна. Зааж өгнө шүү дээ тийм ээ. Яг тийм. Ингээд одоо ээж нь аав нь энийг хөтлөөд тэгээд бас багш нар ч гэсэн хүүхдүүдэд заагаад өөрсдөө ингээд тэмдэглээд байх юм бол сурчих юм байна. Сурчих. Тэгээд өөрсдөө тэр хүүхдүүд чинь сурцсан болохоор дараа нь өөр хүүхд тусаа. Тэр хүүхдээ одоо та нарын үед эмчнэр тийм үү. Энэ тэмдэглэлийг чинь ашиглаад энэ хүний өвчин ингэж архагсж гин гэсэн нэг талын одоо өөртөө чадварчлах бичиг баримт болно. За. Тийм биз? Тухайн эмчнэртэй хариуцлага тооцох үндсэн бичиг баримт болно. За. Ингэснээр та нар алгуураар нийгмээ засаал яваад байх нь шүү дээ. Тэгсээр хагаад хүүхдээ чинь цагт тийм үү? Тухайн хүүхдүүдээр илүү өндөр хариуцлагатай шин залуу эмчнэр гарч ирэх нь шүү дээ. За ойлголоо. За тэгвэл эрүүл мэндийн хүсэл ерөнхийдөө түрүүчийн лайваар нэг иймэрхүү юм ярьж ирсэн. Тэр бол дахиад давтагдах юм байна. За өнөөдөр болохоор бид хоёр эдийн хүсэл дээр ярих гэж байгаа тийм ээ. Тийм аа. За эдийн хүсэл дээр тэмдэглэл хөтлөө гэхээр сонин. Одоо бүгд л машинтай боломоор байна гэдэг бичэндээ. Та одоо миний хүслийг сонсох уу? Би өөртөө гоё бичсэн шүү. За. Дуулаа. Би тэр одоо эдийн хүслээ бичсэн чинь яг уу ингэж байгаа байхгүй юу? За ямар ч байсан одоо хүнд одоо хэдийгээр байшинтай байсан ч өмнө цаг үеэр яг яаж бодох уу гэж бичсэн чинь нэгдүгээр толгой хорогдох оронтой байна. За. Тэгээд бас 100 гарах лагерын байшинтай байх хэрэгтэй. За унах 2 машинтай байхгүй бол болохгүй нэ. За яас нэг хөлөөр хийж унах ч байгаа мó чи. Гэр бүлийнхээ хэмжээнд тэр чинь хэрэгтэй байна. Яг тэгвэл зарим өдөр чинь нэг машиныг явуулахгүй номерыг хасчихдаг байхгүй. Тэгэхээр чинь түүхтэй байна. Тэгэхээр надад 2 машин хэрэгтэй байна. Өмсөх говц юм дор хийж надад 7 ээлж хувцас хэрэгтэй байна. Дуурлаа. Нэг биетэй байж 7 хувцас өмсөх. Өдөр болгонд хувцаа солих хэрэгтэй байна. За дээрээс итүүгэн ээж чиний хувцасыг хангахын тулд маш их нүцгэрэх шаардлагатай байна да. Үгүй. Тийм байна. За 7 ч бас гайгүй. Тэн дээр 3-ыг нэмэхлээр 10 ээлжийн хувцас зайлшгүй хэрэгтэй байна.
За жишээлбэл эмнэлэг тэгтгэлээрээ би энийг өмснө, гоёлд энийг өмснө. За ажлын хувцас тэрэнд ингэж өмснө гэдэг. Бидний сая хамаагүй дээр юм байна. Дельта бол тэгэл болоо. Наад чи гоцорч. Дөрвөн ээлжийн дельта байхад тэгээд элдэв гоёл цаг өөр соёлжилтанд өртөхгүй нэг хувцастай байлаа. Тэр чинь гоцорсон буурлаа. Одоо цаг үе гэхэлэр хүн нэг өрөвдөг сэтгэлгүй шуналтай шулам. Үгүй эн чинь алуурчин. Ургамлын алуурчин. Амьтны алуурчин. Наадхыг чинь хийхин тулд маш их одоо амтан ургамал сүйдэх юм байна. 10 амтан байтугай хэдэн 100 амтан бол чиний наад хэрэглэнэс чинь болж өгөх юм байна. Тийм үү? Алуурчин. Үгүй намжингоос 7 хононд амтан. Үгүй. За юу эн чинь одоо яг хэрэгцээтэй. Бодчих. Хөвөн давуу хийлэг гэхэд хичнээн хөөрхөлөлтэй хөвөнгийн ургамлууд өгөх. Тэр шидмэс давуу хийлэг гэхэд хичнээн хөөрхий шидмэс өгөх. За тэгээд чийл болсон хойноо ноолуурыг арчилгаа багтаа гэд авч хаяхал байлгүй. Өмсөхгүй шүү дээ. Хараа гэдэг. Гэх мэдээчлэн чамаас болж маш их одоо байгалийн нөөц гэдэг билүү. Байгалийн чадамж ачтах нь байна. Энэ төр яг танаа манай хоёр шал өөр юу ч ойлголттой байна. Тэг чи эн чинь бод би хамгийн багаар тооцоолж байгаа шүү дээ. Ядж хаад чи цаг уяа даагаж тэр хэлбэр болгоныг даагна гэндэг. Ичихгүй бол жил болгон 2 кг нэмж хувцаа банк солино доо. Юу. Оо энэ тэр дотор чиж буурлаа. Ичи би хавар 7 ээлжтэй өмсөн, намар өмсөн, 100 өмсөн, өвөл бас өмсөн шүү дээ. Ямар зөвний хувцастай өвлжөнгөө байх юм биш. Ингээхлээр чинь Чингис хаанаас олон хувцас өмсөгч. 40 хувцас хэрэгтэй байна буурлаа. Чиний наад хэрэглээ чи хаанаас хэтэрч эхлэв. За болий. За чадна гэд бодъё. Чадна үйлдвэрлэж чадна гэд бодъё. Тэгэхгүй чи надад аим шигтэй алуурчин шиг сэтгэгдээд байна. Гэхдээ энийг анхаарах хэрэгтэй. Энэ бол одоо цаг үеийн бүр наацхыг хэрэглээ. За одоо тэгэхээр би ичихгүй бол чи тийм үү. Нөгөө энэ олон хувцас арчлахгүй хаяж уурж тастаж тэгээд нөгөө хүнд өмсөхгүй гэж галдан шатааж нийгмийн хэрэглэнээс устган алга болгоно. Йоо чиний соёлыг бодсон чинь ертөнцийн өгөх нь аргагүй юм байна. Тэгэхээр энэ чэнэс болоод ерөнхийдөө ертөнц чинь юугаа хүнэд даахаач болоод юугаач даахаа болоод байгаа л. Хэрэглээг нь даахгүй. Хэрэглээг даахаа болоод байгаа л да. Хамгийн багаар бодсон шүү дээ би эмхтэй хүнийх нь хувьд. За энэ дэр чинь тэгээд охин орж ирнэ. Гэрт маань хэдэн охин байна тэднийгээ би тэгин нөхөр орж ирнэ. Энэ одоо эртөө бүгд 10 ээлжийн хувцастай юу? Түн ээж минь өрөшөө. Энэ хүүхдүүдийн шуунал хитийтэй энэ тэнгэр даахаа байсан шүү. Тэнгэр эцэг минь өршөө. Амьдрал ийм болсон байгаа юм чи яах юм та. Яагаар та нарыг ингэж сургадаг байна? Яадын тэгэл ингэж сурцсан юм чи. Тэгээ энэ чи амьдрал одоо ингэж юм хөгжөөд энэ цаан чинь. Үгүй энэ чин хөгжил биш дөрөөтөл байна. За мэдгүй. За энийг дараа нь хоёулаа ярилцаад тусдаа за юу. Одоо үе би бас өмөр штэ. Би бол өмөрч чадахгүй юм. Наадах хий чин хэрэглээнийг хангахын тулд чанаргүй олон хувцас хийж итүүхнийг шавхдаг нь жам болоод байна. Гэтэл энэ дээр тийм үү. Хичнээн хөөрхийлөлтөн олон ургамал дайчлагдаж хэр их газар сэнди хичээлэгдэж байгааг бодохоор аим шигтэй. Тэр нөгөө таныг өмнө хэлжсэнээр нөгөө юу яах юм бэ штэ. Бид нар нөгөө үүлэн өөр нөгөө яргалж орсон юм дээр юугаад байгаа юм бэ те. Тийм. Хойд насны данчи тариалангийн хөвөн болж хувраарай. 10 хувцас өмсөд дараад нь хөвөн болж 300 жил ургаарай. Ястаа байдлаар энэ завгаа юм. Гайгүй илгүй. За ямар ч юм энэ дээр бид нар асуудалтай байгаа. За яг би 7-гоо тэгвэл өдөрт 2 өдөрт нэгээр гэж яг багсгаж болох юм байна. Наадах чинь харин зөв шийдэл байна. Ягаад гэвэл чи хэрэглээгээ багасгаж өөртөө тийм үү илүү боломж үүсгэж байна шүү дээ. Өөр бусад зүйл рүүг нь дамжуулан ашиглах хөрөнгө үүсгэж байна шүү. Энэ чи гол шахаа орог байгаа шүү дээ. Хотоодон арчлаагүй байж 10 хувцастай байгаа чамааг л би ойлгохгүй байна. Эхлээд хотоодыг эмчлэх хэрэгтэй, бөөрийг эмчлэх хэрэгтэй. Энд зарцуулах хөрөнгийг чи дэми нэг биетэн байж 7-аас 10 ээлжийн хувцастай гэгчлэн дэми хөрөнгө оруулалт хийжээ. Тэгэхээр 9 хөсөөл хөтөлдөггүй чиний гай гарч ирж шүү.
Тийм үү. За. Тэгэхээр 9 хүсэл хөтлөөд ирэхээр яадаг гэхээр яг боломжит хэрэглээнүүд гараад ирдэг. Ухамжтай юу? Нэг хувцсны хэрэглээ тэр нөгөө чадамж тэгээд нүүлэг ач холбогдол гэдгийг чи бүр сайн мэдээд маш хямдхан орон зайгаар сайхан одоо амьдралаа зохицуулах боломж гарнаа. За энэ дээр одоо идэх тэр хоолт байх. Хоолт юм уу? Тэгэхээр одоо бид нар чадахгүй байгаа ч гэсэн эрүүл хоол идэхин тулд заавал мал аж ахуйтай байх хэрэгтэй болоод байгаа байхгүй. За тэгэхээр даан чинь одоо малчин хамаатан содон бүгд байхгүй. Энийг бол шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тийм үү. Нэг хэсэг бүлэг хүүхдүүд тийм үү. Дундаа нэг малчин түрээсэлж болно шүү дээ. Хөрөнгө оруулалтын зарчим гэж байгаа. Тийм үү. Чи хотод амьдардаг хэрнээ. За нэг 10 найзтайгаа нийлээд нэг дундаа нэг малчинтай. За. Тийм биз? Малчин нь та нарт өвлийн ижижин өгчөгдөг. Та нар бол тэр нөгөө гудаа гурил будаа 10 ээлжийнхэн дээлийг нь өгчөгдөг байхдаг болж байгаа. Ингээд нөгөө сэлгэц амьдралыг бий болгох. Сэлгэц амьдралаа. Тий. Тийм нэртэй юм бин тий. Тэгэх юм бол нэр болох юм байна. Болох юм байна. За тэгтэл надад бас энэ шин тэгээд тэр нөгөө малчингийн арил нөгөө өсгөлтөөс үсэлтэй арилжааны хөшиг байгаа шүү дээ. Хөшиг төлөвнүүд байгаа. За төлөвнүүд. Тэрийг энэ хотод арилжах одоо боломж нөхцлөөр нь хангаад тийм үү. Одоо сүү тэр арис шир гэдгийг нь арилжах боломжийг хангаад зохицуулалттайгаар явах юм бол энэ боломжтой зүйл. Мал аж ахуй бол. Тийм байна. Уг нь би л энэ хоолыг идэх гэж байгаа юм чинь миний хоол эрүүл ах хэрэгтэй шүү дээ тэр хон чинь тий. Тэг би гоё юм яг шүлттэй ингээ шүлтэн гойцсон. Тэг гоё амттай мах идмээр байгаа байхгүй юу? Тий. Гэрээлийн төвшөнд наад очин боломжтой. Ашгүй юм болох юм. Гэтэл би бас юм юу идмээр байна. Одоо гоё юм шар гоё төмс. Хальсан ингээд нэг шинээрээ хуурч идэг. Тэгэл ийм шин ногоо гоё байцаа мэцээ. Ногооны хувьд бол юу ургацынхаа тоогоор хадгалж шаарддаг учраас хэцүү. Шинэ байхдаа шинэ байна. Сарын дараанаас шинэ биш болно. Тэгээ одоо яах вэ? Юу яах вэ гэж чи байгаль эхийн тулгын шаардлагыг зөрчих гээд байгаа. Сэтгэхүйн алдаа хийж байна. Тийм үү. Гэхдээ надад газар тариад нэг хэрэгтэй байна бас юм. Энэ дээр чи гэрээлийн тогтолцоо ашиглаж бас болно. За. Тийм биз? Нэг одоо аж ахуйтай тийм үү. За жилд би танахаас 1 тонн төмс авна гэдэг гэрээ хийчихсэн. Тийм үү. За. Тэгээ хөдөлтөөний байнгын тогтвортой үйл ажиллагаатай болцоход газар тариалан хэрэглэгчдэнд тэр чамдаж тэр холбоо үүсэх боломжтой. Эсвэл одоо бид нэр холбоо үүсэхгүйгээр шууд худалдаж аваад байгаа юм уу? Та нар шууд худалдаж авдаг. Яг уу ингэж холбоо үүсгэж болох юм байна те. Ингэж холбоо үүсгэж болдог. Таньдаг малчин газар тариалан чи хайж болох юм байна тэгвэл. Тийм ээ. Тэг чи тэд нар чи бүгдөө одоо таньдаг хүмүүс нь энэ Улаанбаатар матад ингээ ирээд бүгдөө нэг газараа шаваад байгаа юм чи яах юм? Бараг юу олдохоо билж шүү дээ. Хөдөө малдаг одоо газар тариалан эрхэлдэг ховор болоод шүү дээ. Холбоо үүсгэсний давуу тал нь хөдөө орон нутагт маллаад амжиргаагаа дээшлүүлэх боломж үүснэ шүү дээ. Тийм үү. Өөр очихлоор одоо энийг чи хийж чадахгүй гэдэг асуудал гарч ирж байна. За хувцс маань одоо өнгөрсөн энэ эдийн хүсэл дээр яг энэ хувцс 7 илж 10 илж рүү орох юм байна. Уг нь дуртай загвартай хувцас өмсмөр байна. Тэр чинь миний дуртай юм. Хөрөнгийг ингэж хувцсанд үргэж муухаг байх гэж. Тэгээд дараагийн хүсэл нь заа юу мөнгө гинт хожиж заа юу гинт асар баян болох. Ингээд ийм хүсэл. Чиний зарцуулалт наад мөнгө чинь бүгдээрээ нэг удаагийн хэрэглээний хувцас болж дуусах учраас няцаалаа. За тэгэхээр нэг одоо эдийн хүсэл дээр ийм олон болчиход байна. За одоо энэ дээр зэгцлэхийн заагаад өгөөч ээ. За эдийн хүсэл дээр тийм үү. Ахуйн анхдагч хэрэглээний хідүүд. За энд одоо бүр гэрийн хяналт тогтоосон ч болно. Ахуйн анхдагч хэрэгцээний идүүд. За манайхаа сая бичиж аваарай. Ахуйн анхдагч хэрэгцээний идүүд гэсэн шүү. За идүүд тийм үү. За энэ дээр чиний одоо хэрэглээг хангаж байгаа бүс. Тийм биз? Тэрнээс одоо яг асуудал шийдвэрлэхэд хэрэгцээтэй байгаа идүүдийг одоо тоочин бичнэ. Жишээ нь чамд аяг хэрэгтэй байна. Нэг амтай учраас нэг аяг хэрэгтэй байна. Гүү. Юу гүү гэдэг байгаа юм бэ?
Энэ аяг чинь хараа буурлага олон байдаг байхгүй юу? Цайны аяг байна. Тэгэх тусам угаалгын шингэн тэгээ чиний залхуу байдлыг өдөөн. Нэг хүний нэг аяг хангалттай. Хоолоо идэх юм тавг хэрэгтэй. Үгүй ээ. Тэгэх тусам тэрийг ч угаах хүн олддгүй юм. Та нар биднээс илүү залхуу байсан юм шүү. Харин тэгээд нэг хүн нэг аягтай тэрийгэ божит л аваа явж байхад бүх зүйл хялбар болоо. За юм уу? Тэгээд энэ аяг хамгийн дээд чанартай, эрүүл мэндэд тустай. Эрхэм дээд өв соёлтой байх аваас төгөлдөр. Тэгэхээр чи нөгөө мөнгө аяг заяг орно юм байна. Яа, алтан аяг, мөнгөн аяг. Тэг ганцхан байхад хангалттай. Нэг насаараа тэрийг хэргэлж хагарах юм биш ямар. Үхгээр нь нүүдх нь Үхгээр нь үр хүүхдүүд авчихам тэгээд этүүгэнд хичнээн амар. Энэ аяны. Гэхдээ одоо мөнгө аяг яхлаа тэр чи айгүй амархан өдөрдөг байхгүй юу? Тэгэхээр хийж чадахгүй байх гэсэн үг юм байна тийм. Тэгтээ 100 ширхэг шаазан аяг хагалж яснаас нэг ширхэг даацтай аяг авцсан хамаагүй дээрэл юм да. Тийм ч юм уу. Яавхан. За аяг гээд гих мэтэр бичих юм. Ядаж модон аяг. За модон аяг. Тэр хуванцарлаа биш шүү. За модон аяг. Тийм байдэ. Тэгэхээр нөгөө эдэглэгээний хувьд урт хугацаанд тэгээд хүүхдийн гар даачхан ингээд нэг жидэн дээр хүртэл бодол хийдэг юм байна шүү дээ. За тэгэхээр ахуйн хангалтч хэрэгцээний эдлүүдээ манайхаар бичгэнэ шүү. За дагараад нь хоолны хут тогоонууд, гал тогооны тэр хоол хайх тумпан савууд, түүний агуулгах савууд, за ор дээр хүнжил, тийм үү, улирлын шинжтэйгээр байх хэрэгтэй, халуунд халууцахгүй, хүүтэнд дарахгүй. За тэгээд дээрээс нь тэр цэвэрлэгээний эд хэрэгсэлүүд, тав тавхын эд хэрэгсэлүүд гээд ингээд үзэхээр тэрийг ингээд зохион байгуулад биччихээр хооронд нь уялдуулах боломж өндөрсөн. За ухамжтай юу. Зүгээр нэг хүний гоё тийм үү. За энэ одоо сайхан царыг аваарэ гэхэд чамд хэрэглээ байгаа юу, байхгүй юу гэдгийг хүртэл чи тооцох боломж үүсгэе. Тийм биш үү. Хэрэв би одоо яг ингээ чанартай, аягтай яг бүх юма хангалттай байх юм бол тий юу ахгүй нь шүү дээ. Хүмүүс ингээ энэ гой гэдэгт тий надад хэрэггүй юм чи ингээ авахгүй юм тийм авахгүй. Тийм биш үү. Гэтэл олон шааз аягтай болохоор манайх ч нэр одоо хагараад арга дуусч байгаа бах тоо. Энэ нь тэрүүнээс илүү гоё галхар өнгөтэй гоё шин юм цэцэгтэй байна гэж бодоод ч юм уу тий. Тэгээ шинийг авах гэдэг шүү дээ. Тэгээ дээрэс нь шааз аягнууд маань нөгөө имтэрчдэг шүү дээ. Тэнгүүд нь хаяад идэх байхгүй. Муу ёр гэд. Тийм. Тануудаас үлдсэн юм байна. Тэр одоо юу мамсар нь хаагарсан юм ингээ шидлээд хаглаад байхгүй болгоно гэдэг. За тэр чин одоо нөгөө сэтэрч байна гэдэг чинь хоолны замд тэр сэтэрхийн жижиг үртсүүд чинь орж ирнэ. Тэгээд мухар олгоон зам руу чинь бүглэж орж ирээд өрөвсөл үүсгэнэ. Эрүүл мэндийн хувьд авч үзэх юм бол тэр чинь шууд хүний биеийг хордуулагч байхгүй юу? Сэтэрж байна гэдэг чинь. Тийм үү. Өөрөөр хэлбэл нүдэнд одоо удахгүй 9 ширхэг хэлбэртэй зүйл нь ороод бүгэлж шүү дээ. Тийм. Ухамжтай юу? За тийм байна. За тэгэхээр ахуйн хэрэгцээний тэгээд эднэрийг маш сайн тооцчих юм бол өөрийн гэрийн өвөрмөц төрхийг бий болгож болдог. Ухамжтай юу? Тэгээд нэг нэгтэйгээ уялдаа өнгөтэй, үйл явдалтай, хэлбэр хэмжээтэй байгаад ирэхээр илүү зүйл гэрлүү орж чадхаа байж чаддаг. Хэрэгцээгүй учраас тийм ээ. Хэлбэр нь таарахгүй, өнгө нь таарахгүй гэд. Манай нэг улаач бас одоо баяраар та нар цагаан сараарч л үү өөртөө аяга авцраараа гэдэг. Тийм жайг тогтоцсон нэ. Одоо тэр чинь 3-4 жил болж байна уу та. Тэгэхээр ингээд аяга үртлэд хүрээддэг гэсэн. Тэгээд тэрэнд л өгнө. Тэгэхгүй л гаргаж өгдөг гэдэг. Тэгсээр гад сургацсан гэсэн. Тэдэд ирэхлээр аяга авцардаг. Мөнгө аяга ч юм уу эсвэл модоо аяга багшаа аваад өгдөг гэсэн. За тэгээд дээрэс нь бас хэлжсэн бид нар гадагшаа энэ төр явахлаараа улаач нар бүгд аяга авч явчихдаг. Амар. Энэ бол хаалтуур төвчнөөс сэргийлэх хамгийн цогц шийдэл. За тэгэхээр энэ маш том юу вэ шүү. Халдвар төвчнөөс одоо ингэж сэргийлдэг байсан байх нэ. Одоо тухайн айл тийм үү? Угаалгын шингэний аягнаасаа бүрэн салгаж байгаа юм уу? Тийм үү? Үгүй шүү дээ. Яарч сандарсан үед дээрэс нь бүрэн цэвэр угааж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө өөрийнхөө аягааг авч явна гэдэг чинь хоол боловсруулах зам нь өөрөө хамгаалж байгаа үзэгдэл. Буцаад нөгөө эрүүлийн хийх хүсэлтэй чинь эдийн хэрэглээ чинь уялдаад ирлээ шүү дээ.
За тийм байна. Тэгэхээр эд авахтаа өөрийнхөө эрүүл мэндийн хүслийг бас бодож уртаа тэгээд өөрийнхөө эрүүл мэндэд хашилгүй, асуудалгүй тийм бүтээгдэхүүнийг сонгох нь шүү. За эхнийх нь ахуй хүн анхдагч хэрэгцээнийх байсан бол дараагийнх нь юу болох вэ? За тэгэхээр одоо ингээд нарийн бичээд үзэх юм бол хүн тийм дэмий зардал гаргах их дурггүй. Бүх зүйлээ цэгцтэй байлгахыг оролдоод байна эдэн дээр. За бас нөгөө дуусаж байгаа хяналтууд чинь бий болгоно. За тэгээд нөгөө гэр бүлийн тогтмол зардал болоод хувьсах зардлын тооцоонууд нийцэж ирэн шүү дээ. За тогтмол зардал нь ямар зардлууд байдгийг. За тогтмол зардлууд нь ингээ хоол ундын зардал байна. Үгүй. Хоол ундны зардал бол хувьсах зардал нь оруулах уу? Хувьсах. Тогтмол зардал ч. За. Ягаад гэвэл хүний хоолны дуршил, цаг агаар, эрүүл мэнд, үйл явдалтайгаа уялдаад тогтсон үр дүн гардаггүй. Орлогынхоо хэрээр иддэг нь хүн юм чинь. Тэгэхээр тогтмол зардал бол байгаа. Жишээ нь түлшний зардал, эрчим хүчний зардал. За одоо яг байр түрээс мөрөөс энэ төр гэл те. Тэднийг оруулаад байна уу? Тэгж байна. Өөрөөр хэлбэл чи амьдрсан ч амьдраагүй ч төлөх ёстой зардлууд байдаг. Тийм биз? За тэгэд одоо бол хэрэглээс шалтгаалаад юунууд нь шүү дээ. Янз янзын утас чинь хувьсах руугаа орох юм байна тийм ээ. Утасных гэдэг. Хэрэглэнээс чинь хамаарах. Хэрэглэнээс хамаарах учраас өнөөдөр ярихгүй байж болно, дараа нь их болсон байж болно гэдэг ингээ тийм ээ. Тэгэхээр энэ хоёр зардлаа ялгаж бичиж гинэ. За тогтмол. За тэгээ өсөх зардал. Ямар зардал? Өсөх зардал. Өсөх зардал. За өөр тавьсан бол өсөх зардал бидтэй. Ямар ядаргаа. Тэр өөр чинь өсөх зардал юм уу? Өсөх зардал байдтай. Өдрөөс өдөр таньшин нэмэгдэж идэг зардал байдтай. Тийм үү? Тийм байна. Нэмэлт болоод тий. Тэг. За энэ дээр орлогоо бичнэ. За энэ зардлууд дээр 3 зардал бичгэнэ шүү. Тийм ээ? Бичээд орлогоо бичнэ. За нөгөө талд орлогоо бичнэ. Нөгөө талд нь орлогоо бичлээ. За орлогынхоо хамгийн түрүүнд хөёөгөө бичээ. За орлого дээр хөё гэж бичээрэй гэсэн шүү. Тамины хөё. Эрүүл мэндийн хөё. Хөё. Яг тэгвэл нөгөө халдварт өвчин хийсэж ирдэг учраас тодорхой хэмжээний хөё хадгалсан байх шаардлагатай. Даван туулах юм. За тэгэхээр хөё гэдгээ та тайлбарлахгүй л хүмүүс мэдгээ байл шүү. Хогчноо юм эдэхгүй бол. Хөё бол хөё. Хөё. Цуглуулга гэсэн үг үү? Одооныхоор сан. За сан гэсэн үг байх нь шүү. Эрүүл мэндийн сан. Эрүүл мэндийн сан гэдэг дээр юм бичгнэ. За хүсэл мөрөөдлийн сан. Хүсэл мөрөөдлийн хөё. Хүсэл мөрөөдлийн хөё. За энэ хоёроо цалгацсныхаа дараа 3 зардлаа. Одоо хангах орон зайгаа гарганаа. Тогтмол зардал, хувьсах зардал, өсөх зардлаа гарганаа. Ухамжтай юм. Ухамжтай. Үгүй эн чинь баг 5 зардал гараад байгаа юм биш үү? Яахаараа зардал гэдэг ямар хөёөнүүд ямар буурд юм биш. Авч хэрэглэхгүй л бол. Тийм үү. Энэс чинь туун штэ. Яахаараа хэрэгтэй одоо хэрэг мөнгөний хэрэг гарлаа. За дараа яачих юм чинь гэл. Дараа гэдэг зүйл байдаггүй юм аа. Наад хүний гажиг сэтгэх хүүхээ засаа. За эхний хөёг бол тийм үү. Эрүүл мэндийн шалтгаанаар зарцуулнаа. За хизээч өвдөх юм билээ гэл тэр үнийг чи хадгалаад ах юм уу? Өөрөөсөө өвдсөний шалтгаанаас бусдаар битгийвэр. За ухамжтай юм. За мөрөөдлийг бол мөрөөдлөө биелүүлэх нөхцөл бүрдэхэд мөнгө хадгална тийм. За би гадаад явна тийш аялна гэх юм бол хадгалж эхлэх юм. Яг тийм. За би энэ чамайг амьдрах эрч хүч, хүсэл эрмэлзэл, амьдралын эдвэгт дайчилгаа чанарууд чинь үүсгэдэг. Хэрвээ ийм зүйлгүй үед хүн сэтгэл гутралд маш хурдан мөрддөг. Сэтгэл готролд оронгод уур хөрөнгөтэй энэ хөёөнүүдээ аваад итчихэж штэ. Арх угаад юм уу? Зад найрлал. Наад чи ёс зүүн болоод сэтгцийн эмгэг байд. Тийм үү? Яагаад? Яад дэс уур хөрсөн юм чинь гэл. Чам шиг юм эргүү юмнууд зөндөө байдаг учраас ус мөхөхөөс өөр яах вэ те? Байдаг юм чи яах юм? Үнэхээр байгаа юм чинь. Байдаг.
байсан. Өөрөө өөртөө ядаж үнэнч байдал чинь алга байна шүү дээ. Тэгэхээр энийг бас буурдлаа энэ чинь гэр бүлээрээ хийх юм уу? Нэг хүн хувьдаа хийх юм уу? Мэдээж нэг хүн хувьдаа хийхэд хэцүү гэр бүлийн дунд байсан дээр. Ингэснээр хуяанасаа болоод гэр бүл дундаа нөгөө зардлын асуудал буюу хамгийн хэрүүлт орчин чинь яригдаж эхлэгдэнэ. Яригдаж шийдвэрлэгдэж байгаа учраас их хвчлэл ирчүүд бид нар мөнгө олсонгүйгээр загнуулж авгаагийн идэж болдог. Тэгэхээр ийм асуудалан яриад ирэхээр чинь зохицуулалтын асуудал оролцоо халамжууд чинь жиг сайхан үсээд эхлэв. Та нар тэгээд одоо энийг та нар хаана хадгалдаг байсан бэ? Хаана? Агууч хаана хадгалах уу? Тэгэхээр та нар одоо хулгайлах хэрэгцээ гарна гэж бас. Яах гэж тийм бузар юм хийх юм? Байхгүй. Одоо энэ чинь юуны наваад хүмүүс арх уучаад шүү дээ. Тийм юм байна. Бүр хүүхдүүд нь хүртэл авч ууж ийн гэдэг ингээд байхгүй. Тэрвээ хүүхэд хулгайлах юм бол чөгчийн хурууг нь сайхан тайраад өгнө. Өө ямар муу яр юм бэ? Эхнэр хулгаалсан байх юм бол чөгчийн хурууг нь сайхан тайрна. Заваа. Эр нөхөр өөрөө хулгаалсан байх юм бол сайхан чөгчийн хурууг нь тайраад. Угаасаа ажиллагаагүй эрэхтэн тасарч явах та таарна. Шал балтай юм байна надад чи. Ийм чанга хатуу сахилгатай учраас наадхай чинь тэр арих марих зугаа цэнгэл зарцуулна гэсэн ерөөсөө бодол алга. Яа. Одоо ч таанч тийм тайрч болохгүй л дээ. Яагаад тайрч болдоггүй юм? Болохгүй үстэй юм чинь. Тайрчаач. Яа. Тийм өөрийгөө засах чадваргүй юм бол засаад өгөх юм. Эдэрхтнэр нь сайхан үсийн сайхан хусан шүү дээ. Өвддөггүй юм болохоор. За тийм бүр хатуу дэгтэй байх ёстой. Ямар ч хэлсэн энэ мань нэг юм. Энэ хэрвээ энэ лүү тийм үү? Халдан довтлох юм бол халзар гэдэг. Чигчиг гуруу тарьдгүй юм бол халзарч. За халзрах бол гайгүй шүү дээ. Тэр чи мод гэд хусчиж болно. Энийг нэг газар сайн газарт хадгалахгүй гэр бүл салах юм бол буурлаа. Эн чинь бөөн хэрүүлэх юм. 2 хуваах юм уу? 3 хуваах юм уу? Харин тэр бол асуудал биш. Бас уу? Асуудал биш. Хуваагаад авчиж болно. Үүт задлах бол ерөөс асуудал биш. Хүн үрхийн чөлөөцдөггүйтэй учраас. Гэхдээ альва хөрөнгийг үргэхээр маш сайн сэтгэлгээтэй хэрнээ олохтоор огт сэтгэдэггүй амьтаж хүн байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо сургаар нь үрмээр байна шүү дээ. Нэг ч өстой нэр. Яа, өстой сайхан өрнөдөө. Тийм байна. Хаашаа явах байгааг яг мэдчихлээ. За, тэгэхээр манайхаа орлого гэдэг дэр чинь хуё хүслийн сан 2 гэдэг. Эрүүл мэндийн хуё. Тэжнээ ядуу байсан ч гэсэн ийм зориг өөртөө тавь. Үр дүн нэг сайхан юм байна. Зориг утай болох юм байна. Амиа орлуулахгүй ядахта хуёг авч үрчид өгнө шүү дээ. Тэгжээд сайхан оолдог сайхан сэтгэлтэй бол санаатай болно. Тэгээ хүсэл мөрөөдөл гэдэг зүйл рүүгээ тэмүүлж байхад энэ хуё маань өөрөө баг багаар нэмэгдэж байна. Тийм биз? Тийм байна. Ингээ өөртөө эрхэм зориг үнэнч байдлыг үүсгэхээр чинь нөгөө муу шунлын зан аршин чинь засарч эхэлнэ шүү дээ. Тийм байна. Ёс зүй хүнд өөрөө өөртөө үүснэ. Тэгэхээр чин өрөөлийн хөрөнгөнд хүртэл гамтай болж эхэлдэг. Ийм одоо хадгаламжтай хүмүүс. За. Нэг тийм бай. Саанаасаа ухаалаг болоод. Харамч юм биш үү тэр чинь? Мэдээж харамч болно. Үгүй чи муу зан шүү дээ. Яахаараа худлаа хүний юмн дээр хүүдгэлсэн юмнуудыг хямгадлаа гэд яахаараа муу байдгийг. Одоо энэ улс төрчтэй сайхан хармалмаар байна шүү дээ. Өөртөөхөө хэмээг. Яахаараа та нар дураар гэж улс орон хэсэж хүүхэн шухан баясгаж явтаа. 10 хуруугаа сайхан гэж тайраад өгмөр байгаа юм да. Атомны хөөөнөөс авилгадан идсэн муу сайн юмнууд гэж мөч өөр сайхан тайраад хэдэн сар хэдэн жил эхлээд гэхдээ хөлийн хураг тайраад. Үгүй гараас нь дэшгээ галруу тайрна. Гэхдээ хин ч гэсэн дэшээ гарахлаараа жоохон хусан штэ. Тэр авьяас нь тэгэхээр хөлнөөс юурус гэ. Үгүй ил харагддаг орон зайгаас нь чихнээс нь ахуулаад тасдах хэрэгтэй. Тэгэхээр одоо үе болон та нар энэгээрээ одоо ялгаатай байна. Та нар чи одоо харгислал нь их байсан байна тийм үү? Юу харгас байгаа? Миний хөлөс эдээс үүлэн барж хадгалсан мөнгөнөөс ямар бүдүүн зүрх тийм үү? Ямар өтгөн хошногоор дайрч чадаж байна. За тэгэхээр тэр хүмүүс нь ийм өөрийгөө үнэлэх, өөрийнхөө зүтгэлийг үнэлэх анхдах цэтэх хөлөө юм дайрч байна. Тай. Би тийм орон зайг хүсэхгүй байна. Ухамчтай юу. Тэгэхээр би өөрөө хадгалж сурсан. Тэгээ миний хадгалдаг нийтийн хэмлүү халдан дайрагчиг сайхан жижиглээд жирэгээд түүгээр нь бууз хийж байгаа буцаагаа дамлуун хиймээр. Наад ч гэсэн зэрдэг муухай юм биш.
За тэгэхээр танаа үед тийм байсан. Одоо манай үед тийм биш ээ. Манайх чинь бол улам сайхан идүүлээл, өгөөл, идүүлээл таргалуулаад байгаа. Тэгээд идүүлээл та нар өөрсдөө сүлд нь идүүлээд дуусна шүү дээ. Тэгээ өөрөө хүнд зулгаалуулахын зовлон та нар мэдэрснийхээ дараа ухаарахад дэндүү хожимдсан байх үү дээ. Тэгсний оронд тэр өөрийнх нь махыг өөрт нь идүүлэх чинь зүг байхгүй. За. За нэг тиймэрхүү юм байдаг юм байна. Одоо би дахиад хэлье. Орлого орж ирлээ. Эрүүл мэндийн хувьд хадгаллаа. Хүсэл мөрөөдлийн хувьд хадгаллаа. За тэгээд зардал руугаа орох нь шүү. За хүс цовцсон. Жаал амс хийж байгаа үргэлжлүүлээ. За тэгээд дахис хийж байгаа амс хийе. Амсгийснийхаа дараа дахин үргэлжлүүлье.